Хар тамхины хор хөнөөл. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээр хүний бие, эрүүл мэнд, сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ? Хүний бие эдис эргэтэн тогтсоо дахиж сэргээхдэггүй гэмтдэг. Хар тамхи хэрэглэгч нь уушигны хор тавдар, бэлгийн замын халдвар төвчин, элэгний өвчлөл, арьсны өвчлөл гэх мэт өвчин тусах тохиолдол их байдаг. Мөн тархины эдисийг гэмтэн анхаарал төвлөрөлт болон ой тогтоот муудаж мартамхай болж эхэлдэг. Үүнээс гадна сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас сэтгэл гутралд орж цаашлаад амиа хорлох эрсдэлийг ч дагуулдаг. Хар тамхинд донтогч хэрэглэгч нь сэтгцийн хувьд аль хэдийн хамааралтай болж өөрийгөө удирдах чадвараа алдаж бусдаас ирэх тусламжийг үл оошон өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийдэг. Хар тамхины тухайн хэрэглэгч донтогчийн гэр бүл ойр дотны хүмүүс хэрхэн нөлөөлдөг вэ? Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас түгшүүртэй байдалд байдаг. Тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгснөөр өөрт болон бусдад бие махбодын болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг. Мөн тухайн гэр бүлийн эдийн засаг, санхүүгийн байдал ч хүндэрч эхэлдэг. Ингэснээр найз нөхөд, гэр бүлийн гишүүд тухайн хэрэглэгчээс зайгаа барихаас өөр аргагүй байдалд ордог. Хүүхэд залуусыг хар тамхи мансууруулах бодисоос хэрхэн хамгаалах боломжтой вэ? Өсвөр үеийн хүүхэд залуучуудад насны онцлог тохируулан боловсролын байгууллагаас хор уршигын талаарх мэдээлэл болон өөрийгөө хэрхэн хамгаалах тухай бодит практик дээр суурилсан сургалтын стандарт арга зүйтэй болох нь зайлшгүй шаардлагатай юм. Мөн эцэг эхчүүдэд зориулсан хар тамхи хэрэглэсэн үеийн шинж тэмдэг болон хэрхэн хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах тухай мэргэжлийн байгууллагаас зөвлөмж, мэдээллийг тасралтгүй олгох ёстой юм.